одоо дараагийн бизнесүүдийг оруулж ирж байхдаа брэндүүдийг оруулж ирж байхдаа боддог байсан байхгүй. Бид нар ингээд гадаадаас юм аваад эргүүлээл доллараар төлөөд байдаг. Хизээ нэг бид нар нэг энэ үйлдвэрлэгч болно доо. Өөрөө үйлдвэрийн салбар өөрөө цаанаасаа нэг үйлдвэрлэл гэдэг ямиг ерөөсөө үргэлжил хажуудаа бодож авсан. Юу үйлдвэрлэх үү, юу ийх үү, яавал зүгээр юм гэж бодож авч ирсэн л да. Тэгээд явж байгаад нэг 4-5 жилийн өмнөөс би юуны үйлдвэрлэл хий. Барилгын материал хийдэг ч юм билүү, хаягдлаар юу хийж болох уу гэл ингээд судлаад байсан л да. Ерөөсөө дотроо ерөөсөө ямар нэг юм үйлдвэрлэн гэдэгтээ итгэлтэй байсан байхгүй. Тэгэл явж явах үед яг энэ одоо хаягдл маш их хаягдт юм байна. Монгол юугаараа баян, мал сүргээр баян. Мал сүрэг одоо 22 сая, 10 гаруй сая нь бид нар хүнс тижээлдээ эргэлээд 10 гаруй саяыг гадаадд гаргадаг. Тэгээд ингээ 22 сая малыг богд шилжүүлээд үүсгэхээр махын шилжүүлээд үүсгэхээр бараг нэг сая тонн одоо малын юу гарч ирэх нь шүү дээ. Энэ дотор нь элэг уушиг одоод гиз тэгээд мах яс. Одоо сая тонны 55% гэхээр 550 сая хог хаягдл буюу шууд хэрэгэлдэг. Энд нь одоо цус, элэг уушиг ходоод тэрийг бол одоо энэ урд нь бол нөгөө нэг баг хүнс тижээлдээ хэрэгжилж байхдаа бид нар бол нөгөө хүний нөөцтэй өөрснөө одоо гэц толгоогоо ариулаад гаргаад эргэлээд идчихдэг байж. Одоо яг энэ их нядалгааны үеэр дээр одоо нэг намрын нядалгааны үеэр тэр чинь ингээд арилгаа сууж явах хүн хүч байхгүй. Гэц толгой цовдаа элэг уушиг булчирхаа юу вэ тийм дотроо ихэнх нь хайж байгаа байхгүй. Тэгээд одоо буулаад хайна үстэй одоо. Бодон жалганд хийгээд хайлагдаа тийм. Жалганд хаялаа гэж бөө юм болоод тэгэл нисхийн эмээлтийн тэргээр чи явахаар нисхийн нөгөө нэг элэг хэрэг нисээд нөгөө онгоц унах гээд байна гэдээ асуудал гараад уушиг муушиг нэг булцсан байгаа. 2 жилийн өмнөх уушгийг булаа хийцэн байгааг очиж нөгөө хогны улсуудтай үзэж яхад бол уушигч хөөч тийм л ингээд. Тэгээ энэ болгоныг боловсруулдаг үйлдвэр байхгүй ганцхан яс биш манайх. Тэгээд цус байна, толгой ширэн байна. Тэднийг бүгдийг манай үйлдвэр боловсруулдаг. Тэгээд эргүүлээд шувууны тижээл, гахааны тижээл, жижиг амьтдын тижээл, загас тийм ээ тохооны тижээлүүдийг хийж байгаа. Уургийн бэлдэж өгч ин гэсэн. Тэгээ малын тижээл бордоо тийм тэдэрт өгч байна. Дээрээс нь байгаль дэлхийгээ бордоо. Энэ бол угаасаа байгалийн хайрсан л үйлдвэрлэлтэй. Малынхаа одоо амьсгалаас бусдын тий ашигладаг байсан мөртлөө яагаад одоо ингээ хаяад байгаа юм бэ? Хаягдж байгаа юмнууд ашиглая. Энэгээр юу хийж болох юм бэ гэдсэн тийм бодолтойгоор энэ үйлдвэрийг нээсэн.